Би ч 8-aalжинд тест нугасгүй штэ. 8-aalжинд амар туртай. За өөр энэ одоо эн чин сүү гэсэн чи шүл юм шүү. Манай Том Жеригийн сэр вэ штэ ой. Ингэж яд. Нарийн цэс чинь. Шинж тоглоом хавраг юм шүү. За сайн уу манайха. За энэ удаагийн бичлэгээрээ хэдүүлээ Испанд юмны үн ер нь хэр үнэтэй байдаг талаа сонирхцгаая. Одоо дэлгүүр л орж байна манайха. За ямар нэртэй дэлгүүр юм бэ? Меркадона гинэ. За идчихээ 80-тайх 0 байна уу? За дараа нь болоо те. Янз том юм биш манайха. Өндөг. За өндөг ойролцоогоор хийд юм байна. Хямдарсан 1.85 евро гэнэ. Энэ одоо бүдэн шууны өндөг үү те. За 12 ширхэгтэй өндөг болох. Дээр энэ 24 ширхэгтэй байна. 5.6 евро гэнэ. За өндөгний үн бол нэг иймэрхүү юм байна. Янз янзын үнэтэй юм. Кола гэдэг чинь 1.85 евро. Энэ гэхдээ том кола биш шүү дээ. Жижиг кола байна. 2.5 евро гэж байна. Өөр юу вэ те? Энэ одоо юу вэ? Халхан байна. Сэндвич биш юм чи мараа. Голдоо юм гахаа махцахтай юм шүү дээ. Тэгээ үнэ нь болохоор 3.80 евро гэнэ. Бараг л 4 евро гэсэн үг байна тий. За өөр. За энд өөр. Нугасны мах. Нугас. Энэ юу вэ? Сэртэй дахианы мах юм шүү. Яа, гоё харагдчих шүү аа. Болцсон юм байна л да. Дахианы үн байхгүй тий. Дээр үнэтэй юм байна. За энэ бүтэн дахиа 7.54 евро гинэ. Хил нь 5.65 биш үү те. Тэгээ энэ хил 335 болохоор 7.54 евро болж байгаа байна. За энэгээр бол хараа нөгөө сосискнууд ч өстой ёозор байна дөө. Жижиг том өргөн бүдүү нарийнараа 1.90 евро гэдэг юм байна. Сосиск энэ бол дайжгүй мэл шүү. 2.60 гэж байна. Арай үнэтэй. 1.70 евро. За энд бол хамгийн үнэтэй л ах шиг байна да. Энэ бол гоё юм билээ ялтчих. 260. Энэ бол 4 ширхэгтэй 4.25 евро гэж байна. За тэгээд энэ сэрнүүд бол яриа ёстой. Ёозор байдаг дөө энэ Европт бол хааж ирсэн. Янз сэр. Яаж ингэж олон төрлийн өөр сэрүүд хийгээд байдаг те. Би яг манай ерөөхдөө авч иддэг сэр заяа. За эхнэр маань болохоор юунд пицца хийж өгөхдөө ер нь иймэрхүү сэр авдаг. Энэ 1.65 евро гинэ. Манай эхнэрүүд энэс нэг 2-ыг аваад тэгэл аюу гой пиццанд хийгээд өгдөг хөхгүй. Энэ бол хамгийн хямдхан юм байна. 1.25 евро. За энэ сэр миний хараад байгаарай. Энэ талах шиг сэр юм шүү бараг. Урсдаг сэр гинэ. Энийг бол сэндвичэнд бол манайх бол амар иддэг. Яг ийм сэрийг бол баяр гэж байна уу. Энэ сэр бол 2.35 евро. За тэгээ байна уу байна. Биш үзэхэд зөндөө сэр. Манай Том Жеригийн сэр вэ штэ ой. Мөн үү? Өхрийн сэр гинэ. Өхөр ямаа хон. Мангар том штэ. Энэ үн байна уу? Дээр үнэтэй юм. За энэ том хар сэрч хийдэг гэж байна. 14 евро гэж байгаа юм шүү те. 15 евро л юм байна л да. Бас хөөрхөн үнэтэй. За энэ болохоор шарн юм байна. Энэ нь болохоор 20 евро гэж шүү дээ. За энэ дахиад өөр төрлийнх байна. Тэгэхээр 19 евро. За тэг ёозорол байна дөө нэрэ. Ийм ч бас байна дөө. Энд ч харин өстой хөөрхөн пош шиг аа.
Жижигхэн пошг шиг юм биш тийм. 12 евро гинэ. За эдрийг хараа. Хаан гойнууд юм шүү те. Утсан гоё юм шиг байна. Шууд ингэж хэрчээд тэгээд ингээд хараа. Уутанд хийгээд ингэж зардаг юм шүү дээ. Өө энэ нимгэн мөнгөний хараад гараараа. Ийм нимгэн юм тэгснэ. 100 г нь 14 евро гэж шүү дээ. Пүүх ямар үнэтэй те. Ингэж хэд юм. Тэр хараа. Нарийн цэс чинь үү. Энэ тэгээд түүх юм ах юм шүү тий. Шараал идэх юм байна л да. За. Ингээд гуяар нь бас ингээд зард юм байна. 100 г нь 5.4 евро хэрчээг үнэ. Тэр юм байна. За. Тэгээ амтлагчнууд байна шүү дээ энэ. 1 евро гинэ. За энэ амтлагч бол 1 евро л гэж байна. Лаврын авч хэд гэдэм бэ? За лаврын авч манайх хэвээр амар хэрэгэлдэж шүү дээ Монголд ч гэсэн. Лаврын авч 1.85 евро гинэ. За тэгээд энэ паприканууд байна уу? Халуун ногоонууд байна. 1.55 евро гэж байна. За энэ доогуур юу байна? Мах ба шүү дээ. За энэ чинь юу жижиг хөөрх юм бэ? Шинж туглын хавирга юм шүү. За туглын хавирга хэд вэ? 10.78 евро нэ. Энэ одоо илэг үү, бөөр үү? Энэ бол үхрийнх байна тий, арай том зурагтай юм байна. 9.63 евро нэ. Их юм байна да. Жижиггээ. Зургийг хараад гарыг. 12 евро. За энэ гахааных юм бэ? Энэ гахааны юу юм? Энд дэр уул нь аль хэсгийн мах вэ? Энтэр гэж бичсэн байт юм лээ. Даач мань ямар Испани мэдгүй шүү дээ. Гүн чинь нэг л. Хараал өнгөрөн шүү дээ, тий. За өөр сонс. Шорлогных байж тараа. Шорлогны ингээд бэлэн байж байна. Энэ юу вэ? Стүүж юм шүү чи ой. Тийм биш үү? Стүүж юм биш үү манайхаа? Энд чи үхрний зурагтай юм байна хөөе. Үхрийн 5 цулын стүүж юм шүү. Гүзээ мүзээ биш тараа. Энэ тэгээ хэд вэ? 4.1 евро. Энэ бол өстой гоё авч идмээр л юм байна да. Энэ бас стүүж юм байна да. Яа. За энэ хэд юм 4.60 гэж байна. За мэдгүй дээ. Эдгэр чинь бас стүүжийн ингэж хийж иддэг юм байна ой. Ялгаагүй юм байна манайхаа. Энэ хараа. Шууд ингээд битүү чанагт шүү дээ. Зургийг хараа. Одооч гоё шүү дээ. Тэгээ зургийг хараад ерөөхдөө ойлгодог болчиход байгаа шүү дээ. За энэ бол 8 евро л юм байна дөө тий. Энэ цагаан нь одоо өөх юм бах та. Монголоор бол бараг сүүлний өөх мөх юм шүү тий. 2 хяам хийц. Тэгээ нэг юм чөмөг өмөх хийц юм хааш. За. Энийг хараа. Дахианы саруу. Энд чинь бас цэвэрлжгээр их дажгүй харагддаг юм байна уу? 2.7 евро гинэ. За, зааснууд байна шүү. Энэ одоо нэр нь л байх шиг байна дээ, тий. Corvina гэдэг загс юм байна. Энэ бол тэр чинь ингээ сайн цэвэрж мөрөлдсөн байт юм. Энэ ямар сонио. Нарийнхан загс үү, тий. Энэ загсан тийг хэд вэ? Үнэн байна уу? Тэр байна. 9 бараг 10 евро юм шүү, тий, нэг ширхэг. Энэ том нь биш үү манайхаа. Соломон загс гинэ. Тэр хараа. 10 евро. Килограмм нь 10 евро юм биш үү? Ийм том загс. Миний гарыг хараа. Миний гарыг хараа. Ангас юм биш үү? 8 альч. Би ч 8 альчинд тест нуусгүй шүү дээ. 8 альчинд амар туртай.
Энд гэхдээ жижигхэн 8 болж байна. Миний гарны хажууд хараа. Иймэрхүү жижигхэн юм. Хэд гэж байна? 11.16 кг нь саламандр гэх юм уу, каламандр гэх юм аа нэг одоо. Энэ болохоор арай өөр төрлийн 8 болж байна. Арай том юм байна. Гэтэ 8-аас нь ч хогийн нэг дахин жижигхэн болчихдог. Чанахаар. За энэ бол өнгөнгийн хясаанууд байна дөө. Өөр төрлийн хясаанууд аа. Хясаа хэд гэж 3.2 яваа. Хэдүүлээ энэ дэлгүүр гэстэй нүүлгэнэ. Энэ хөргөчөр юу вэ? Далайн гаралтай. Бэлэн гоймонгууд хэд байна? 2 евро юм байна тий. Энийг жижиг юм чи одоо монголоор хэдэн 8700 юм шиг тий. За өөр энэ одоо эн чин сүү гэсэн чи шүл юм шүү. За энэ болохоор 8 бараг 1 евро. 1.80 евро гэж шүү дээ тий. Зөө ийм сүүний савтай шүл байд юм шүү дээ. За алт юм байна. Хэвээ үзээгүй юм үзэх нь дээ. За энэ бүр хөөе. Бүр ногооны шүл байна хөөе. Алт юм байна. Сонирхолтой. Энэ бүр каш маш их юм байна шүү дээ. Дахиад ямаххан шүл гинэ. Энэ тэгээд 1.2 евро. За энэ дахиад өөр төрлийнх нь. Энэ бүр далайн гаралтай шүл байна өө. За энд бас дахиад нэг өөр төрлийнх байна. Энэ нь болохоор 1.80 евро. Ер нь үнэн нь бол дээшээ ингээл яваалах юм тий. Энд бас өөр байна. Сам орхотой. Өөр. Энэ бас шүл юм биш үстэй. Энэ бас шүл биш тараа. Тэр сүүтэй цай кэш. За 100 натурал ямар юм ч гинвэ. За одоо ногооны үннүүд хэд байна? Хараа хэдүүлээ. Ногооны үн. За байцаа бол 1.80 евро гэж байна. Ямар жижигхэн байцаа вэ те. Энэ бас брокколи 2.6 гэж байна. Цагаан брокколи арай амтхан юм байна. 2 евро тий. Хаш хэд байна? 2.4 евро. Энэ ч одоо юу вэ? Энд юу юм бэ? За мэдхгүй энэ нэг юм бол 1.9 евро гэж байна. Өөр чи бүр хүн цохиж алмаар чинжүүнүүд байна штэ манайхаа. Ямар амар том юм бэ? За энэ чинжүү 2.9 евро. Бараг л 3 евро юм байна да. Чинжүү бол үнэтэй байт юм байна. Энэ 3 ширхтээ чинжүүг манайх байнга авдаг байхгүй гэртээ. Гэхдээ энэ Испаних бол амар том байт юм байна. Чинжүүнүүд нь бол айгүй том бай. Энэ 3 ширхтээ хийдэг ч 2.4 евро. 2.2 евро гэж байгаа юм байна. За жимснүүд том биш дээ. Бро ямар амар том юм бэ? Жимсний үн вэ? Энэ дээр биш дээ. За ингээд манайхаа харчих дөө. Нэрнүүд нь те пина кортата. Киви бол киви ойлгож байна те. Манго бол ойлгож байна. Бусдыг нь бол нэг ойлгохгүй. Папая гинөө. Папая гэж ямар жимс юм бэ вэ? Папаяг мэдхэн байна уу? Коммент хэсэгт үлдээгээрэй манайхаа. За төмс хэд вэ? 3 кг-тай төмс 4.65 евро. 5 кг-тай нь болохоор 6.15 гинэ. Төмсийг юу гэдэг вэ? Патата гэдэг юм биш үү? Патата. Патата гэж мэдхүү. Мэдхгүй гэсэн чинь. Төмс штэ бро. За гүзээлцгэн жимснүүд байна. Жимснүүдийн үн хэд байна? Энэ ямар сонин жимс вэ? Энэ юу юм бэ? За ёстой уучлаарай манайхаа. Яасан бэ гэхээр машина буулгахаар боллоо. Би бүр өглөөнөөс шүлээгээд
бүр сүултээ бүр тэсгээ байгаа. За ерөөхдөө гараад бас YouTube хаа бичлэгээ хийж игээд гэсэн бохоггүй. Тэгээ сая бичлэгээ хийгээд үзсэн чинь залгаад за одоо ороорой хандаа гинэ. Коллега ороорой л гэдэг. Энэ одоо коллега гэж юу гэсэн ч юм те. Одоо ороорой л гэдэг. Эцэнэс 5 минутын зайтай газар ахгүй юм шиг. За тэгээ орж ажиллаа буулгалаа манайхаа 7 машин ачсан байгаа. Audi. За тэгээ дараагийн бичлэгээр уулзтлаа түр баяртай манайхаа subscribe дарахаа мартваа.